Grace Makeup болон тавтай морил. Өнөөдөр та нартай маш хэрэгтэй хоёр бодолтыг заана. Өдөр тутмын мөн гоёлын энэ хоёр бодолтыг цаагаага. Тэгээд энэ хоёр бодолтыг сурснараа та нар маань өдөр болгон өөрийгөө энгийн, цэвэрхэн, илүү натурал харагдахаар мөн үдшилтэд явахдаа маш гоё, дэгжин, хэнзэр харагдахаар бодол сурах нэ. За тэгээд мэдээж илүү олон бодолт сурахыг хүсвэл сувгийг маань subscribe хийгээд бичлэг дээр маань лайк дараад мөн энэхүү бичлэгээ шеэр хийж илүү олон найзуудтай хуваалцаарай. Үнсээ. За бодолтоосоо өмнө арьсаа маш сайн чийгшүүлж бэлдсэн байгаа. Тэгээ миний хувьд болохоор өтгөн кремнээс татгалзаад дуудаж байгаа. Өтгөн фаундейшн бол хэрэглэхгүй, аль болох шингэн кушн хэрэгэлдэг өдөр тутамдаа. Херагийн кушн болохоор надад хамгийн их тохирдог. Өө даралт сайтай. Тэгээд илүү натурал харагддаг, илүү арьсыг эрүүл харагдуулж өгдөг. Бусад охтууд маань ч гэсэндээ шингэн кремийг илүү хэрэглэж хэвшүүл арьсаа залуугаар нь илүү удаан хадгалах боломжтой байдаг. За хөмсгөө харандаагаар будах арга бол аюу энгийн хөмсгөнийхөө хэлбэрийг нь эхлээд гаргацдаг. Хөмсгөнийхөө хэлбэр хүрээг нь эхэлж харандаагаараа зурж гаргаад зөв хэлбэр гаргасныхаа дараа хөмсгөнийхөө дотор талыг нь төгсгөл хэсгээс нь эхлээд битүүлж буддаг. Тэгээд төгсгөл хэсгээс нь эхэлж битүүлж будаад уртлын эхлэл хэсгийг нь болохоор хэдүүлээ харандааныхаа сойтгоор зөвхөн сойтгоор нь харагдаж байгаа шиг ингээд уусгаж өгнө. Уртлын хэсэг нь илүү бүдгхэн, төгсгөл хэсэг нь арай илүү тод байх ёстой гэсэн үг. Тэгээд хөмсгөнийхөө харандаагаа сонгохдоо аль болох өөрийнхөө өстэй ижил өнгийг сонгоорой. Хөмсгөнийхөө хэлбэрийг илүү тодсгож өгөхийн тулд миний хэлбэрийг нь илүү тодтогч өгөхийн тулд өө дарагчаар хөмсгөнийхөө доод хэсгийг нь цэвэрлэж өгдөг. Цэвэрлэн өөг нь дарна. Тэгээд хөмсгчийн илүү хэлбэр нь тодроод илүү гоё цэвэрхэн харагдана гэсэн үг. Тэгээ миний хувьд ер нь баг хөмсгөний өвс бахтай, баг хөмсггүй болохоор хөмсгөө бодчихаар л амар өөр болоод илт царай ороод бүр ингээл сэтгэл хөдлөөд эхэлдэг. Нүдэ будаж эхлэхээс өмнө бичлэгээ эхлүүлэхээ мартсан байлээ. Уучлаарай манайхан. Тэгээд нүдэ будахтаа өдөр тутмын бодолтод илүү цайвар өнгөнүүд илүү тохиромжтой байдаг. Аль болох бүдгхэн гаралттай, бэж, цайвар завсрын өнгөнүүд илүү тохиромжтой байдаг. За аль болох нүдэ будахтаа дээшээгээ багсаараа уусгаад нүднийхээ яг давхраа зөвхний хэсэгтээ тод тавиад дээшээгээ баг зэрэг уусгаад явдаг. Тэгээд доотлын зохио бас яг тухайн өнгөөрөө будна. Ерөөсөө энэ өдөр тутмын будалтан дээр ганц л өнгийн тэн ашиглагддаг. Ганц өнгийн тэнээрээ л нүднийхээ дээд доод зохио ерөнхийд нь ингээд битүү будчихна гэсэн үг. Аль болох уусгалтайгаар тэгээ илүү өтгөн багсаар илүү сагсгар багсаар бодвол илүү сайн уусч өгдөг байгаа шүү. Манай хүүхдүүд цэцэрлэгээс ирсэн чинь жоохон чимээтэй болчлоо. За тэгээд нүдэ будсан өнгөөрөө л би хамраа сүдэрлээд өндөрлждөг. Ер нь яг нэг олон бодог шаарддаггүй. Яг өдөр тутмын бодолт, гоёлын бодолт ч байсан гэсэн яг бодог сонгохдоо та нар маань яг өөртөө хэрэгтэй гэсэн өнгөнүүдтэй яг нэг тийм ганц нүдний будагтай байх юм бол баг тэрнгээрээ бүх бодолтоо хийчин. Тэгээ би яг нөгөө нүдэ будсан өнгөөр хамраа ингээд өндөрлждөг байгаа. Сүдэрний хувьд мэдээж хуурай сүдэр илүү хэрэглэхэд хялбар, хурдан, тэгээд уусалт нь бас айгу амархан тосон сүдрийг илүү хурдан уусгахад илүү хялбар байдаг. Тийм болохоор хуурай сүдрийг хэрэглүүл илүү тохиромжтой. Ер нь өдөр тутмын бодолтын энгийн бодолтны яг онцлог гэх юм бол аль болох цэвэрхэн, хөнгөн, цөөхөн будгаар илүү цаг хэмнээд хурдан хугацаанд нүрээ будахыг л бид нар өдөр тутмын бодолт гэж хэлээд байгаа шүү дээ. За өдөр тутмын бодолтон дээр бас нүднийхээ урталд жижигхэн гялалзуулдаг ийм саа хэрэглэжүүл бас нүд аягүй гоё сэргээд гялалзаад гоё харагддаг. За мөн арьсаа илүү гоё эрүүл, залуу гэрэлтсэн харагдуулах юм бол мэдээж гялалзуулагч хэрэглэх хэрэгтэй. Арьсан дээрээ гялалзуулагч нүрийнхээ төвөр хэсгүүд дээр гялалзуулагч тавьж өгснөрөө илүү хамар жишээлбэл шонтгор өндөр харагдах боломжтой, тухай илүү нааша төвгөр харагдуулах боломжтой гих мэтчлэн нүүрнийхээ яг төвгөр хэсгүүд дээр гялалзуулагч тавиад гялалзуулж өгснөрөө илүү гоё арьс чинь гэрэлтсэн залуу харагдана охтуудаа.
гэрэлтсэн, гялалцсан арьс бүр нэг цаанаа л гоё тийм эрүүл гоё харагддаг. За тэгээд сормосоо болохоор 4D маскара Мишагийн сормосны будгаар буддаг. Энэ болохоор хурцгагчтай, усны хамгаалттай. Тэгээд будгаар арилгасан ч гэсэндээ одоо нөгөө нэг энэ тэнд наалдаад эсвэл бүр нөгөө нүд харлуулад ингээд заваарч арилдахгүй айгуу гой цэвэрхэн арилждаг. Тэгээ энэ сормосны будгийг ер нь байнга хэрэглээд айгуу удаж байгаа. Надад айгуух таалагддаг. Өдөр тутмын будалтандаа бол контур тавьдаггүй би. Аль болох контур тавихгүй зөвхөн сормосоо будаад одоо нүдээ илүү гоё цоглог харагдуулахаар тэгэл будчихдаг. За уруулаа будахтаа болохоор бас яг нүдээ будсан өнгөтэйгөө төстэй. Ерөнхийдөө та нар ингээ одоо харахаар нүдний будаг, хацарны сүүдэр, уруулын будаг гэд ерөнхийдөө бараг нэг өнгө шиг ингээд ийм адилхан өнгөнүүд байгаа, ойролцоо өнгөнүүд. Тэгээ яг ийм нэг одоо өнгөний зохицол айгуу чухал ахгүй нүүрний будалтанд. Тийм болохоор уруулаа будахтаа бас өдөр тутамдаа яг тэр өнгөнд нь тохирсон тэр зохицсон өнгөөр нь уруулаа будаад багсаар баг зэрэг хүрээг нь хүрээгүй болгоод нэгсэндээ одоо ирмэгийг нь багсаараа уусгаж өгдөг. Тэгэхээр илүү уруулч нь илүү цэвэрхэн өөрийнхөө уруулны өнгө шиг харагдана гэсэн үг. За ингээл байгаа юм а ерөнхийдөө одоо өөрийнхөө төрлөх өгөгдлүүдэд жоохон будгаар тодсгоол өгчөхөд бидний өдөр тутмын хүсэж байдаг өдөр тутмын одоо маш энгийн натурал цэвэрхэн ийм будалт бий болдог. Тэгээд мэдээж будалтандаа зохицуулаад хувцаслалт айгуу чухал байдаг. За бид нар будалтандаа зориулаад хувцас сонгосон болвол бас хувцас будалтандаа зориулаад агсаараа бас зөв сонгох нь айгуу чухал байдаг. Тэгээ би болохоор эмэг зүйлт хоёрыг юусаа хамт зүүж чаддгүй төрлийн юм баггүй юу? Яг ингээ хамттан зүүчихэр надад нэг тийм ёлкны чимэглэл шиг санагдаад байдیں۔ Тийм болохоор зөвхөн эмэг зүгээд хүзүүний зүйлт зүүдэггүй эсвэл зүйлт зүүс үедээ эмгээ зүүдэггүй гих мэтчлэн иймэрхүү байдлаар өдөр тутмынхаа дүр төрхийг бий болгодог. За одоо та нартаа үргэлжлүүлээд яг энэ будалтан дээрээ шууд нэмээд одоо гоёлын будалт, үдшийн будалт те хаяа нэг орой найзуудтайгаа гарч орохтой ч юм уу. Гэс нүрээ бод хамархан арга зааж өгье. За эхлээд энэ нүднийхээ тэн дээрээ яг нөгөө өмнөх бидний ашигласан нүдний тэннийхээ арай жоохон тод хүрэн бор өнгөөр нь нэмээд давхарлаад нүдээ будчихна. Гэхдээ илүү том хүрээтэйгээр одоо хүрээг нь илүү томсгож будна гэсэн үг. Ерөнхийдөө өдөр тутмын будалтаа үргэлжлүүлээд одоо гоёлын будалт болгож засаж байгаа учраас арай илүү цаг ч гэсэн хэмнэн. За тэгээ будалтаа өдөр тутмын будалтаа хэлбэрхаан засаад үдшийн будалт болгох гэх юм бол одоо хамгийн амархан арга өө дарагчаар нүднийхээ будаг нүднийхээ одоо завхин дээр хэлбэр гаргаж өгнө өө дарагчаар. Тэгээд гаргасан хэлбэрийнхаа тэр ирмэг хэсгийг нь бас жоохон уусгаж өгөх хэрэгтэй. За тэгээд ирмэгийг нь уусгасныхаа дараагаар нүднийхээ төсгөл хэсгийг ахиад тодруулах хэрэгтэй. Одоо нөгөө нэг нүдээ тодруулсан будгаараа дахиад тэр өнгөөрөө нэмээд тодруулчихна гэсэн үг. Тодруулахдаа бас одоо хойтлоос нь урагшаа, хойноос нь урагшаа баг зэрэг уусгах маягаар тэгж тодруулах хэрэгтэй. Тэгээ нүднийхээ доотлын зохины төсгөл хэсгийг бас тодруулж өгнө. Яагаад ингэ нүднийхээ төсгөл хэсгийг тодруулаад байгаа вэ гэхээр ерөнхийдөө нүдний төсгөл хэсэг тод байснараа арай илүү одоо нүд илүү дүрлэгэр болж харагддаг. Арай илүү урт нүдтэй болж харагддаг. За тэгээ контра зурхтаа бол нөгөө хүн болгоны давхраа өөр байдаг шүү дээ. Яг тэр өөрийнхөө одоо нүдний онцлогт л ерөнхийдөө яг өөртөө тохирсон аргаар л контра зурвал илүү амархан байх юм болоо. Тэгээ миний хувьд болохоор хоёр өөр давхраатай. Тэгээд нэг давхраа маань гэтэл 2-3-аараа давхралтцсан айгүй олон давхраатай байдаг болохоор нүднийхээ төсгөл хэсгээс нь эхэлж контра зурдаг. Тэгээ нүднийхээ төсгөл хэсгээс нь эхлээд бас бүтэн зурхгүй тал хүртэл нь зураад тэгээ орхидог байгаа. Тэгээд нүднийхээ урд хэсгийг сэтэлээд тэгээд ерөнхийдөө миний контур болчдөг. За тэгээд сормосны хувьд гэх юм бол senior eyelash хэрэгэлдэг. Тэгэхдээ яг байнга хэрэглээд байдаггүй яг хаяа яг онцгой үед л сормос хэрэгэлдэг болохоор сормос наагаагүй бас амар удцсан байжгаад яг энэ бичлэгтэр сормоснаас нь чинь
нүд бүр амар сонин хүнд оргиодсан. Гэтэ бол сормоос бол яалтчгүй нүдний бишээ нүүрний будалтыг бол яалтчгүй ганц сэргээж өгдөг, амьлуулж өгдөг зүйл бол гоё сормоос байдаг. За тэгээ сормоосаа наачаад уруулаа тодолж болно. Яг энэ хിവэр нь одоо байгаа хിവэр нь ингээ бээж өнгөтэй хിвэр нь байлгасан ч болно. Эсвэл тоцсон ч болно. Тэгээ миний хувьд бол баг зэрэг улаан өнгөөр уусгаад одоо дотор талаас нь уруулныхаа дотор талаас нь эхлээд улаан туяа оруулж ингэж тодолж өгж байгаа. Тэгээд тэхэнд бол улаан өнгөө эхлээд уруулныхаа зөвхөн дотор талын хэсэгт нь түрхчээс тэгээд тэрийгэ багсаараа гадагшаага бүтэн уусгахгүйгээр яг тэрүүхэн тэнд нь ингээд тал хивэнд нь уусгаад өгчдөг. Тэгэх юм бол яг илүү цэвэр одоо өөрийнх нь уруул туяарсан юм шиг илүү натурал харагддаг байгаа. Абракадабракабу бэлэн боллоо. За тэгээд маш хурдан хугацаанд өдөр тутмын будалд хийх арга, за мөн маш хурдан хугацаанд цөөхөн будгаар өдөр тутмын будалдаа үдшийн будалд болгож засах ийм одоо хэлбэрийн аргыг та бүхэндээ заах гэж хичээлээ. Тэгээд бичлэг маань та нарт таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ таалагдсан бол лайк дарж бас шеэр хийгээд найзуудтай түгээгээд намайг дэмжээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн илүү олон бичлэгээр хамтдаа байгаарай. Энэ бичлэгийг дуустал нь хамт үзсэнд баярлалаа. Баяртай.